Улаанбаатар хөтөлбөртэй хамтаага үзэгч та бүхэндээ баярлалаа. За хөтөлбөрийн энэхүү хэсэгт та бүхнийгаа эрхэм зочдтойгоо уулзалдаг байгаа. За өнөөдрийн зочдоор Георг хамтлагийн охид маань хүрэлцэн ирээд байна. За хамтлагийн ахлагч Нархан, Георг хамтлагийн гишүүн Инүүжин, Цэлмэг, Оюун Бэлэг нар ирсэн байна. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? За октоо танилцуулж ярианыхаа эхлэлд хэлгээд манай охид бас дуучин охид байгаа, дуулдаг юм хүүхдүүд байгаа. За саяхан бас ийм Солонгос улсад болсон томоохон тэмцээнд оролцоод ирсэн ийм охидууд байгаа. Тэгээ охидуудаа студидтэй уран авчирсан юм аа. Урилгыг маань хүлээн авч ирсэнд баярлалаа. Баярлалаа. За энэ түрүүнд ярианыхаа эхлэлд охидтойгоо дэлгэрэнгүй танилцъя гэж бодож байна. Ахлагчаас нь эхлээд яа те хэдэн настай вэ? Ямар сургуульд сурдаг вэ? За тэгээд яагаад ер нь дуулах болсон бэ гэдэг ч юм уу те? Намайг Орхны Нархан гэдэг би 84-р сургуулийн 7-гийн 6 ангид сурдаг. Би дуулах амар дуртай. Ямар дуртай? Жаахнаасаа дуулдаг байсан. Би ганаа агштай 4-р ангидаа яваад. За одоо явж байгаа. 3 жил дуулж байгаа юм биш үү те? За Нархны маань Сайн байна уу? Намайг Наранбаатар Инүүжин гэдэг. Би 84-р сургуулийн 6-гийн 8 ангид суралцдаг. Би багаасаа дуулах дуртай. Тэгээд тэрийг ээж мэдээд ер нь л ингээ дууны дугууланд явуулъя гэд илий болж ирсэн. Ааха. Ээж нь мэдээл миний охин дуулаад үзье гэж тэгсэн үү? Тий. Ааха. За Цэлмэгийн маань хувьд. Би 6 дахь ангийн 5 дахь сургуулийн ган толгойн Цэлмэг. Тэгээд би болохоор багаасаа дуулах дуртай. Тэгээд ээж бас яваарай л гэдэг. Ээж бас яваарай л гэсэн үү? Яваарай. За Оюун Бэлэг. Намайг Түмэн Тэмбэрлэлийн Оюун Бэлэг гэдэг. Би 146 дугаар сургуулийн 6-гийн ангид суралцдаг. Тэгээд анх манай ээж намайг ер нь тэгээд дуулах дуртай байна гээ. Тэгээд би анх тэгээд бас дуулж үзье гээ. Тэгээ ер нь анх дуулан дэрж үзчихсэн. Ааха. За дуулах дуртай охтууд. За дууны ер нь яг юу нь гоё юм бэ те? Дуулахаар бас та хэдэд маань яг ямар мэдрэмж төрд юм бэ? Дуулахаар аюу гоё тайвширдаг. Тэгээд олон гоё юм дуунууд их сурдаг болохоор дуулах дуртай. Манай багш маань олон дуунууд зааж өгдөг болохоор. Зааж өгдөг болохоор те. Харин нөгөө нэг тайсан дээр гарахтаа их сандардаг. Тэгээд аяа сонсоод ингээ юу гэх юм бол санархаа болоод айгу тайвширчдээ. Ааха. Яг тайсан дээр гараад яг дуулаад эхлэх мөчөд л гайгүй тайвшраад ирдэг тий. Яг гарахаас өмнө сандарна. Тийм сандар. За Цэлмэгт юу нь гоё юм? Би болохоор дуулах дуртай болохоор багшийн дууд амар гоё таалагддаг. Тэгээд дуулах амар дуртай. Дуулахаар амар гоё хөгжилтэй гэдэг байхгүй юу? Би хөгжилтэй зүйл дуртай болохоор их дуулах дуртай. Хөгжилтэй зүйл дуртай болохоор тий. Охтод маань түрүү ярен дээр бас дурдагцсан. Ганаа агш дээр ингээд 3 дугаар ангиасаа гэсэн тий явж эхэлсэн ингээ хэмтчлэн ярьж исэн. За яг хаана одоо дууны дугууланд явдаг ямар хүүхдүүд юм бэ? Тэрийг гоё хэлье тий. Бид нар болохоор Монголын хүүхдийн орны Монгол улсын гавьяаташ ган шин багш дээр явдаг. Суралцдаг. Тий суралцдаг. За. Одоо 3-аас 4 жил бүгд сурж байгаа. 3-аас 4 жил. Тэр бас хөөрхөн удсан байх шүү тий. Тэг багаасаа л эн чинь яг дуулаад сонирхлоороо хичээллэл хийсэн гэсэн үг шүү дээ тий. За хамтлагийн нэр Георг мэдээж хөөрхөн октод байгаа учраас ийм нэр өгсөн баг тий. Гэтэ бас олон нэр дундаас яагаад бас энэ нэрийг сонгох болсон. Тэгээд бас яаж та дөрвөн маань нэг хамтлаг болсон талаар гоё хэлээч надаа. Манай багш яг бид дөрөв яг ер нь бүгдээрээ төстэй нарийнхаа олоотой. Тэгээд багш та хэд нэг хамтлаг болвол аюу гоё таарах юм байна. Хоолой молоо салгаад бүгд аюу гоё хамтлаг болж чадах юм байна гэх. Тэгээд бид хэдээс хамтлаг болох уу гэж асуугаа. Тэгээд бид нар хоорондоо найзлдаг байсан болохоор зөвшөөрөөд тэгээд хамтлаг болсон. Хамтлаг болно гэсэн чинь та хэд төрсэн мэдрэмж ямар байсан бэ? Айгуу гоё байсан. Гоё байсан уу? Тэг ядж яхад гоё найзууд тий. Найзуудаараа ингээл нэг хамтлаг болоод ааха. Тэгээ хамтлаг болоод гоё олон уралдаан тэмцээнд бас оролцсон байна тий. За сая сүүлд болсон тэмцээний талаар гоё мэдээлэл өгөөч. Хаана болсон? Ямар тэмцээн тий? Манайх болохоор хамтлагаараа Солонгос явсан. Тэгээ Инчон дахь Азийн олон улсын тэмцээнд оролцоод гран-при авсан. Хүүх тийм үү? Найрал дуугаар олон үндэсний ясны попуригаар оролцсон. Оо ямар гоё юм. Үндэсний ясны попури. Ааха. За очиход ямар хийсэн? Солонгост очиод анхны олон улсын тэмцээн байсан уу? Үгүй хоёр дахь нь байсан. Хоёр дахь нь байсан. За очиод ямар сэтгэл төрсөн? Очоод нөгөө нэг амар гоёрдаад очиж байгаагүй орондоо очсон чинь гоё догтлоод хийж үзэх юм зөндөө байсан болохоор аюу их додолцсон. Яаха. Тэмцээний хувьд
Тэмцээний хувьд бол амар гоё олон орны хүүхдүүд эхлэн тэгээд гоё чадвараа үзүүлээ даа гээл. Үзүүлээ даа гээл бэлдсэн юм харуулна даа гээл тий. Ааха. Чанга байсан уу ер нь өрсөлдөгчд? Чангас. Амар чангас. Тэгээ насны ангилалтай байсан энэ тэмцээн маань хэдээс хэдэн насны ангилалч гэдгийг тийм байгаагүй юу? Бүх насны дунд одоо шууд өрсөлдсөн гэсэн үг юм байна шүү дээ тий. Ямар нэртэй тэмцээн болсон юм бэ? Азийн дууны тэмцээн юм уу тий? Бусад орны хүүхдүүд бас ямар дууд болсон бол за манай охтуудын хувьд бол олон одоо үндэсний попури дуулсан байна шүү дээ тий. Бусад орны охид хөвгүүд ямар дууд дуулж байсан болоо? Ихэнх нь гадаад дууд болж байсан. Манайх л бараг ганцаараа Монгол дууд болсон. Монгол үндэстэн ясныхаа попури дууд дуулсан шүү дээ тий. За шүүгчд, үзэгчд яаж хүлээж авч байна? Шүүгчд бол энийгээл бидрийг хараад үзэгчд гайхаад хараад ирсэн. Гайхаад хараад ирсэн үү тий? Аха. Яг ингээд тайзан дээр гараад дуулсан чи ямар мэдрэмж төрсөн бэ таад? Бас хоёр дахь томоохон хэмжээний тэмцээн тий. За тэгээд маш олон үе тэнгийн найз. За тэгээ ах эгч нар ч байд юм уу нэг тайзан дээр өрсөлдөөл ингээд тайзны ард гарнаа. Тайзан дээр одоо гараад дуулна да гэхэд ямар мэдрэмж төрж ирсэн? Эхэндээ айж исэн тэгээд манай багш айж болохгүй, сандарчлахгүй бэлдсэн юм бол харуулаад ялаад гараад ирээрээ гэд. Тэгээд нөх амир сандарч олоогүй. Гэтэ тайзны ард бол нилээ байсан. Нилээ байсан. Гран-при шагналын эзэд боллоо гэж зарлсан. Сэтгэл санаа ямар байсан бэ? Амар дуудлсан. Бид дуулна гэдэг өөртөө авахгүй байхтаа гэж бодож байсан байхгүй. Тэгсэн чинь ингээд гран-при авлаа гэж сонсон ч их баярлсан. Үгээр хэлхий аргагүй тийм гоё мэдрэмж байсан үү те. Түрүүн бас ярианд дурддагджсэн. Анхны олон улсын тэмцээн биш өмнө нь бас нэг тэмцээнд орж исэн гээд тий. Ямар тэмцээн байсан болоо? Турк биш. Тэгээд тэнд болохоор Чанаккале, Илтанбул гэд хоёр хотод болсон. Тэгээд хоёулын дээр гран-при авсан. Хоёр улсын хоёр тэмцээнд ороод фестивалд орсон. Тийм үү. Тэгээд хоёулын дээр гран-при. Оо ямар мундаг юм. Ямар дугаар орсон юм? Найрал дугаараа, үндэсний ясны дугаар. Туркид анхны олон улсын тэмцээнээсээ шууд гран-при шагналын эзэд болоод анхны одоо алхмаа маш том төвцөн юм байна шүү дээ тий. За өстой мундаг охтодтой ярилцж байна да. Тэгээд мэдээж бас цаашдын тавьсан олон зорилтууд байгаа болоо гэж бодож байна тий. За Монгол улстай бас тэмцээн уралдаанд орж исэн болоо. Шууд л ихний тэмцээн гадны тэмцээн байсан уу? Монголда тэмцээнд орж исэн үү? Эхний тэмцээн гадны тэмцээн байсан. Одоо болохоор буян нэмэх зохиолчийн дууны хамтлагийн тэмцээнд орох гэж байгаа. Тэгээд дуучин Мэргүүгийн бас ардын дууны тэмцээнд орох гэж бэлтэж байгаа хүүхдийн ордон дээр. Бэлдээл байгаа тий. Байнгын бэлтгэлтэй юу? Болгон бараг бэлтэж байгаа. Өө тийм үү. 7 хоногт 7 өдөр бараг бэлтэж байгаа гэсэн үг тий. Нэг бэлтгэхдээ одоо хэдэн цагаар бэлтгэв? Нэг цагаас цаг 30 минут. Ааха. Хүнд хэцүү байдгүй. Одоо та хэдийг харахаар 7 дугаар ангийн сурагчид, 6 дугаар ангийн сурагчид гэсэн тий. Тэгээд энэ хичээлийн хажуугаар дууныхаа бэлтгэлд явна. За тэгээд давхар олон улсын тэмцээн уралдаанд орно ч гэдэг юм уу тий. Эднэр нь одоо цагаа зохицуулахад ч байдаг юм уу? Хүнд хэцүү зүйл ер нь байдгүй. Дууны дугуулан дээр очиод бас даалгавар хичээлээ бусад хүүхдүүдээ дуугаа үзэж явах хооронд хийждэг болохоор гайгүй байдаг. Гайгүй байдаг. Та гурван маань хувьд яадаг вэ? Бас гайгүй л амжуулаад явчихдаг. Амжуулаад явчихдаг тий. Тэгээ багасаа бас одоо дуулан секцэд яваад ингээд суралцаад эхлэхээр бас нөгөө цагаа зөв зохицуулах ч байдаг юм уу тий. Тэр тал дээрээ бас сайжирд юм болоо. Ер нь одоо энэ урлагийн амьдралыг сонгоод тий. За тэгээд ийм дугуулан секцэд ингээд байнга суралцаад олон улсын тэмцээнд оролцоод явах нь тайдад маань бас ямар ийм үр ашиг тий. Үр дагаврыг ингэж сайн талаасаа авчирч өгч байгаа болоо. Таад юу гэж бодож байна? Одоо нөгөө цаг барьж сурдаг ч гэдэг юм уу, цагаа зөв зохицуулж сурдаг ч гэдэг юм уу тий. Тэр талаасаа тийм гоё үеийнхээ найз нөхөдтэй бас хэлэх зүйл байгаа лөө. Цаг гоё зохицуулаад сурчдаг. Тэгээд бас цагаа амжуулаад манай ганаа агшин бидэрч бүгдийг зааж өгдөг байхгүй. Одоо ингээрээ тэгээрээ цагаа зөв зохицуулаарэ эдэргээд хичээлээ сайн игээрээ бүгдийг зааж өгдөг. Хичээлийн нэгт тавиад тэгээ дараа нь дуугаа хоёрт тавиараа. Бас аль нэгийг нь алдагдуулж болохгүй тий. Аль алийг нь л гоё зэрэг аваад явах хэрэгтэй. Тэгээ бас охтуудаасаа харахад за цагаа зөв зохицуулж сурж гин.
За тэгээ цаг барьж сурж ийнж гэдэг юм уу. Энэ талаараа ашиг тустай. Дээрээс нь нэг баг хамт олон болоод те өөр юм нийгмийн хүрээлэлд ороод бас ингээ гоё хамт олон болоод баг болоод ийм амжилтыг гаргаад явж байгаа нь бас маш том давуу тал нь болоо. Тэгээд энийг бас ингээд үлгэрлээд харуулад явж байгаа та дөрөв маань бас их мундаг санагдчихэв. Тэгээд Туркид бас болсон тэмцээнд Солонгост болсон тэмцээнд гээд орсон тэмцээн болгондоо бас энэ амжилтыг гаргаад явж байгаа нь бол үнэхээр бахархмаар санагдаж байна. Охтод маань тэгээд дараа нь орох гээд бэлтэж байгаа бас тэмцээнүүд байгаа юм байна. Дараагийнхаа тэмцээнд бас гоё амжилттай оролцоорой. За түрүүн дурдгдсан үндэстэн ясны одоо попури дуу гэж хэлсэн тий. Энэ дууныхаа талаар ямар үндэстний дуунууд гэдэг юм болоо? Манай багш болохоор бүхэл үндэстэн ясны дууг нэгтгээд өөрөө аян зохиогоод гаргаж ирсэн. Бүр багшийнхаа зохиосон дуу болж байгаа. Тэгээ одоо үндэстэн яснуудын дуу гэхээр баг зэрэг аялахч байдаг юм уу? За тэгээ дончч байдаг юм уу? Бас жоохон өөр идэг бах тий. Тэрийг таад бас их сайн бэлдсэн үү? Тийм манай багш яагаад ч бүгдийг мэдчихсэн яг одоо ингэж хөдөл тэгэж дуул өдр гэдэг. Тэгээ бид нар бараг сар гаруй бэлдээд энэ дууг гаргаж ирсэн. Ааха. Тэгэл байнгын л бэлтгэлтэй тий. Туркт болсон тэмцээн чинь өмнө жил гэж сонсогдсон тий. Өмнө жил болсон тэмцээн гэсэн. Тэгэхээр энэ үндэстэн ясны попури дуу бол маш удаан хугацаанд бэлтгэгдэж байгаа. Одоо та хэдийн маань бүр сайхан амд орчихсон маш сайн гоё өөртөө ихтэй дуулдаг тийм дуу насан баг тий. Ямар үндэстэн ясны дуу байгааг мэдэж байна та хэд маань? Bread халах тэгээд Загчин. Ааха. Бүхэл үндэстэн ясны дуу багш ямар ч байсан зохиож өгч ирсэн. Ааха. Аль одоо ясны дуунч гэдэг юм уу те их сонирхолтой байсан. Дуулахад их гоёч гэдэг юм уу те. Одоо та хэдийн эсвэл дуулахад жаахан хэцүүч гэдэг юм уу те. Аль ясных юм байсан бол? Жоохон ингээ хурдан хилээд байдаг. Сонио аялахтай, сонио хөхтэй дуу жоохон сонирхолтой санагдаж байсан. Ааха. За охтод маань цаашдынхаа уралдаан тэмцээнд бэлдэж байгаа. Тэгээд мэдээж энэ уралдаан тэмцээнд бэлдэх дугуулан секцэд тогтмол явахад манай охтуудыг дэмждэг те хамт олон найз нөхөд ээж аав гэд олон хүмүүс байдаг бах те. Тэгээд хамгийн түрүүндээс анги хамт олон нь одоо багш нар нь ч гэдэг юм уу яаж хүлээж авч чинь энэ гоё тэмцээн уралдаанд ороод ирэхэд багш нар бол бүр мэддэг болсон байлээ. Дэмждэг үү те? Тийм дэмждэг. Найзууд нь ангийн хамт олон багш нар найзууд нь та хэдийг маань яаж дэмжиж байна? Аюу их дэмждэж ш. Тэгээ намайг яг тоглолт моёлтонд явах үеэр найз амжилт хүсье гээд Ямар хөөрхөн те. Манай хоёрыг ангийнх нь найзууд нь юу гэж байна? Амжилт гээл за чи чадсан шүү гээл явал. Чадсан шүү гээл явдаг. Ааха. амжилт хүсье. Тэгэл сайн байгаарай л гэж явал. Найзууд нас дагаад би дуулмаар байна. Энэ дууланд ч хамт сурьяач гэдэг юм уу. Тийм юм хэлж гинөө. Одоо ингээ эргэн тойрных нь хүрээлэлт ч юм уу, дүүнэрэн ч байдаг юм уу те. Дагаад дуулмаар байна гэж тэгж гинөө. Тийм сонсогдож гинөө. Ааха. Тайди маань ер нь ойр хүрээлэлт те. Одоо гэртэн ч байдаг юм уу, юм дуулдаг, дуучин ч байдаг юм уу, дуу сонирхдаг тийм хүмүүс байдгүй. Манай ээж амар гоё дуулдаг. Би тэрийг бараг дөөрэ гал ингэж дуулдаг болсон байх гэж Сонсоор аваад тий. Манай аав их дуулдаг байхгүй юу? Ааха. Машин дотроо машин барай явж явах үедээ өөрийнхөө нөгөөний дуулж байгаа дууны үгээ бичээд дуулаа явчихдээ. Ямар гоё юм тий. Манай аав ээж хоёр бол дуулах амар дуртай. Тэгээд хөөрхөн дуу дуулчихдээ. Манай аав ээж тэгээд хамаатны хүмүүс их дуулдаг байхгүй юу? За. Тийм болохоор л их тэгдэг бах та. Ер нь л бас дуулдаг хүмүүстэй ойрхон, дуутай ойрхон өссөн гэж ойлгож болохоор байна шүү дээ тий. За маш мундаг хөөрхөн санагдаж байна. Октод маань бас дууныхаа нэг хэсгээс одоо манай үзэгчдэд дуулаад үзүүлж болохолоо. Одоо үндэстэн ясныхаа дууны аль нэг хэсгээс нь ч юм уу гой сонгож агаад манай үзэгчдэд дуулаад сонирхолж болохолоо. Бас ямар дуулдаг октод ямар тэмцээнд оролцоод одоо энэ мундаг шагналыг аваад ирсэн болоо гэд үзэгчд маань бас бодож иж магадгүй шүү дээ. За хэтэргээд болж. Хоёлоо хоёроор явчих. Тийм. 3 Алтан тэмээний алхаан дураагаар аялгууд үчимдөө бигээ бидлээ журагэн гэлтэн ингийн тэмээний алхаан дураагаар дэлхий үчимдөө бигээ бидлээ журагэн гэлтэн Найлд хэрэг
салгаад гэсэн бол тийм ярьсэ тий. Өстой гой сонсогдож байна. Тэгээд маш олон тэмцээнүүдээс манай охтууд сайхан амжилтыг гаргаад, сайхан мэдээг одоо түгээгээд явах болоо гэж бодож байна. Сайхан доогаа бас үзэгчд маань хүргэсэнд их баярлалаа. Тэгээ нэвтрүүлгийн маань бас ярилцах цаг өндөрлөх төгж байна. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд охтууд маань хайртай дотныхаа хүмүүстэй гоё мэдчилгээ төвшүүлж хэлгөө те. Одоо энэ олон тэмцээн уралдаанд явхад мэдээж хайртай гэр бүл нь, найз нөхөд, хамт олон нь сайхан дэмждэг болоо гэж бодож байна. Сэтгэлийнхаа сайхан тэр үгийг хэлэх боломжийг таадтай олгож байна. Аав ээжтэй үргэлж дэмждэгт баярлалаа. Хайртай шүү гэдэг багштай баярлалаа гэж хэлмээрээ. Айгүй олон гоё дуу зааж сургадаг. Баярлалаа. Доо сайхан зааж сургадаг те. Аав ээж, багш, найз нөхөдтэй маш их баярлалаа. Намайг үргэлж дэмжихт үнэхээр их баярлалаа. Гэр бүлийнхэн бол найзуудтай бол багш нартаа үнэхээр их баярлалаа. Намайг дандаа дэмждэг. Хайр таны бүх хүмүүстээ их баярлалаа. Хайртай шүү. Их баярлалаа. Тэгээ нэвтрүүлгийн төгсгөлд асуухад яг одоо юм байнга одоо ачаалалтай ч гэдэг юм уу те. Ингээд байж ах та нарт юм шантарч ирсэн. За хэцүү юм байна да. Болий доо гэж тийм бодол төрж ирсэн үү? Төрж ирсэн. Ааха. За төрж ирсэн бол тэр үеийг яаж давж ирсэн бэ? Манай багш үргэлжлүүлээд дуулчих юм бол олон гоё уралдаа тэмцээнд ороод илүү их амжилт үзүүлнэ. Тэгэхээр бити бууж өгөөрэй, шантраарай гэд урам аваад урам өгчээсэн тий. Тэгээ урмын үгийг сонсоод нэрээ л одоо шантарч болохгүй шүү дээ гэд бас их гоё дууссан биз тий. Энэ чинь маань тийм шантарсан үе байсан гэлээ байгаагүй лөө. Байсан уу? Байсан нөө нэг юм дээр хамгийн их тийм шантраад байна. Нөө нэг цагаас би багахта нөө нэг явж байхдаа цагаа төв төгчүүлж чаддаг байсан хгүй. Тэгээ тэрэн дээр их шантраад хичээл намаа одоо яана ядаа ингэхүү тийхгүй гэж боддог байсан. Тэгээд багш урам зориг өгөөд ер нь одоо шантрахаа болцсон. Дундаа тууштай явж эхэлж байгаа. Ааха, ер нь багш нь маш сайн зөвлөдөг хүн биш үү те? Тий. Манай цэлмэгт бол тийм үе байгаагүй гэсэн үү? Байгаагүй юу? Оюун бэлэгт маань байгаагүй юу? За. За мундаг охтуудтай баярлалаа. Тэгээд цаашдынх нь тэмцээн оролдоонд өндөр амжилтыг хүсье. Дараа бас сайхан мэдээтэй хэдүүлээ эргээд уулзах болтугай. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ, өнөөдрийн зорчдоор Георл хамтлагийн гишүүд оролцлоо. Хамтлагийн ахлагч нархан, хамтлагийн гишүүн Энүүжин, Цэлмэг, Оюун бэлэг нар оролцлоо. Сайн Улаанбаатар хөтөлбөртэй хамт исэн эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Баяртай үзэгчдээ.